Өнөөдрийн байдлаар төрийн өмчийн оролцоотой компаниудын охин болон хараат компанийг оролцуулахгүйгээр төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой 80 компани үйлдвэрийн газар төрийн өмчийн хороонд бүртгүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл бараг салбар бүрт төрийн өөрийнх нь оролцоотой аж ахуй нэгж байна гэсэн үг. Төрийн зохицуулах болон өмчлөлийн бодлого салангад байх ёстой гэсэн чөлөөт зах зээлтэй улс орнуудын мөрдлөг болгодог нийтлэг зарчим манай улсад алдагдах шинжтэй болоод байгааг хаа ханаа хүлээн зөвшөөрч эхэлж байна. Ялангуяа бизнес эрхлэгч хувийн хөвшлийнхний хувьд энэ нь үнэхээр хүнд асуудал үүсгэх боллоо. Бид нэгэнт өвийн тулгуурс эдийн засгийн системийг сонгосон юм бол төр өөрөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх нь оновчгүй маа. Энэ буруу юм. Төр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зайлшгүй шаардлагатай салбар гэж би. Тэр нийгмийн хамгааллын үндэсний аюулгүй байдалтай холбогддог юм суурь салбарууд. Энэ дээр төр үйл ажиллагаа явуулж болно гэхдээ тодорхой зохицуултын дор явуулах хэрэгтэй юм гэдэг нэгдүгээр суурьтай байсан. За тухайн хэлцүүлд оролцсон хүмүүсийн санал ч гэсэн ер нь бол зарчмын үед төр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх гэдэг нь бол тухайн салбарт хуулиар олгогдсон тэгш ирэх өрсөлдөөний шудраг өрсөлдөөний байдал алдагдана. Энэ ойлгомжтой. Төр давамгаалж эхэлдэг. За хоёрдугаар төр аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх гэдэг нь ямар нэгэн байдлаар өнөөдрийн бодит байдал юу гэхээр улс төрийн нөлөө энд хангалттай их ороод байна. Улс төрийн нөлөө орж ийн гэдэг маань өөрөө энэ сонгодог утгаараа аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарлалт болчихж байгаа юм аа. За энэний цаана дахиад нөгөө авилга будад сөрөг үр дагаврууд хяналт тэр өөрийгөө хянахгүй тийм ээ. За энийг дагаад өнөөдөр жишээлх юм бол өнөөдөр ажиллаж байгаа 99 компани байгаа. Эдний 60 гаруй нь алдагдaltaй ажиллаж ирсэн. За энэ алдагдлыг тухайн одоо юу гэдгийг салбаруудын алдагдлыг төр хүлээх замаар ингэж явж ирлээ. Энэ буруу юм аа гэдэг. Ер нь бол төрийн оролцоо юу юм бэ гэхээр хувийн хэмжээ өөрөө хөрөнгө оруулалтын хийх боломжгүй хэднээр эсвэл тухайн салбарт хувийн хэмжээ үйл ажиллагаа болоод ашиглах боломжгүй юм салбарыг төр зайлшгүй нийгмийн одоо хамгаалал гэдэг талаас анхаарч авч ажиллах хэрэгтэй тийм ээ. Хувийн хэмжээнд ажиллаж болоод байгаа салбарууд дээр төр ингээд зэрэгцээд үйл ажиллагаа явуулаад байх нь байж болохгүй зүйл юм аа гэдэг нийтээр санал нэгдсэн байгаа. Цаашдаа бол хэлцүүлгийг ерөнхийдөө дүгнээд үзэх юм бол төрийн оролцоо, төрийн аж ахуйн үйл ажиллагаа гэдэг хоёрыг одооноос бид их сайн ялган салгаж ойлгох хэрэгтэй. Төрийн оролцоо гэдэг нь ерөөсөө өрсөлдөөний суур шудраг зарчмыг хангах тэр механизмыг бий болгох дээр зөв зохицуулалтын дээр анхаарыг хувийн хэмжээнд хийж чадах ажлаа хийя гэдэг ийм зарчмыг ярьсан. Монгол улсын ерөнхийлөгч элбэгдорж том төрөөс ухаалаг төрлөө үндэсний зөвлөлдөх уулзалт дээр төр өөрөө бизнес хийж хувийн хөвшилтэд уралдаад байж болохгүй. Төр бодлогоо гаргадаг байх ёстой. Стандарт тавьж хуулийн орчноо бүрдүүлдэг байх ёстой. Төр өөрөө аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх ёсгүй гэсний дагуу төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг боловсруулад байгаа. Үнэхээр том төрийн нэг илрэл бол төрийн аж ахуйн үйл ажиллагаа үнэхээр томорсных гэж харж болохоор болсон юм. Тиймээс төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах арга хэмжээг авч ажиллахыг засгийн газарт зөвлөмж болгосны дагуу төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслийг улсын хурлын даргад өргөн бариад байна. За хуулийн төслийн гол агуулгыг Монгол улсын ерөнхийлөгчийн зөвлөх ингэж тайлбарллаа. Ер нь төрийн аж ахуй үйл ажиллагааг цаашдаа яаж харах вэ? Төрийн өмч ороо ямар арга хэлбэрээр ажиллах ёстой юм? Өнөөдөр хэлбэрээр юм эсвэл арай өөр хэлбэрээр явах юм уу? Энийгээ дагаад төрийн өмчт үйлдвэрийн газар аж ахуйн нэгжүүд ямар арга хэлбэртэй байх вэ? Тэр өөрөө энэ аж ахуй үйл ажиллагаанд ямар арга хэлбэрээр оролцсон гэдэг юм бид нар томоор нь харах хэрэгтэй юм байна. Ингийн тулд бол төрийн аж ахуй үйл ажиллагааны тухайд гэж том хууль хийх ёстой. Энэ хууль гарах хүртэл мэдээж хэрэг тодорхой хэмжээний хугацаа орох учраас түүнээс өмнө одооны байгаа аж ахуйн нэгжүүд шинээр нэмэх болиё гэж байгаа ихний ээлжинд хязгаарлаа. Тэгээ болж игэл ашиггүй ажиллаад байгаа аж ахуйн нэгжүүдийн хооронд нь нийлүүлээд татан болгоод ховчлохын хавьчлаад ингээд зөв зөвхт арга хэлбэрлэл нь оруулъя. Одооны байгаа төрийн бол орон нутгийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийнхээ тоог нэгдсэн тоог албасаар гаргаж авъя гэсэн тийм чигтэй байж байгаа. Ямар ч гэсэн шинээр одоо төрийн өмчт компаниудыг байгуулахгүй шууд хариулна гэж ойлгож болохоор. Шинээр компаниуд болохоор гэхдээ цэвэр нөгөө үндэсний аюулгүй байдалтай холбоод эсвэл нөгөө эдийн засгийн аюулгүй байдлаас холбоотой томоохон аж ахуйн нэгжүүдийг байгуулах асуудал төр энэ хуулийн залт хамаарахгүй. Үүнээс бусад тохиолдолд бол аж ахуйн нэгжүүдийг бол хариулна гэдэг санаагаар. Нөгөө талаас төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийг санаачлах шаардлага шалтгаан нь үндсэн хууль болон үндэсний аюулгүй байдлын үзэл баримталтай холбоотой байна. За хууль эрх зүйн үндэслэлийн хувьд юу гэж энийг тайлбарлаж болох вэ гэхээр Монгол улсын 1992 оны үндсэн хуулинд бол төрийн одоо эдийн засгийн олон толгоорт олон хвшлийг одоо
юунаа дэмжинэ гэсэн ийм заалт байдаг. За гэтэл одоо энэ төрийн оролцоо маань их хэмжээгээр нэмэгдэж байгаа маань ерөнхийдөө 92 оноос хойш хувийн ишлийг дэмжинэ гэсэн энэ үндс хуулийн үзэл санаатай тодорхой хэмжээгээр одоо зөрчилтөд эхлэхийг гэсэн ийм зовнил байгаа. За хоёрдугаарт Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэж байдаг. За энэ үзэл баримтлалд бол олон талхуурт эдийн засгийг бий болгоно, тийм ээ, өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрнө гэсэн за ийм зүйл байгаа. Өөрөөр хэлбэл цаад утгаснаа нь юу вэ гэхээр хувийн ишл ерөнхийдөө дамгаалах юм. Төр бол 90 оноос өмнө бол гол бизнес эрхлэгч байсан. Энийг ер нь аль болох багасгах чиглэл рүү явуулъя гэдэг энэ хандлага маань сүүлийн хэдэн жил өөрчлөгдөд эхэллээ гэсэн юм ба. Үнэхээр ч сүүлийн жилүүдэд Монгол улсын хувьд эдийн засгийн аль нэг салбарын бодлогыг төрийн өмчт үйлдвэрийн газар байгуулах, төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой компани нэгжийг олон тоогоор тодорхой судалгаагүй бий болгох замаар хэрэгжүүлэхийг ирмэлзэх болсон нь түгээмэл ажиглагдж байгаамаа. Тухайлбал 2008 онд аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчт болон оролцоотой хуулийн этгээд нэгийг үүсгэн байгуулж байсан бол 2012 оноос төр шинээр аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд байгуулах байдал эрс нэмэгдэж 2012 онд 5, 2013 оны эхний 11 сарын байдлаар 8 компаниг төр шинээр үүсгэн байгуулсан тухай хуулийн ажлын хэсгийнхэн мэдээллээ. Тиймээс цаашид төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийг шинээр нэмж байгуулахгүй байхаар энэ хуульд тусгаж өгöd байгаамаа. За яг 2014 оны 3 сарын байдлаар төрийн болон төрийн өмчийн оролцоотой нийт 80 хуулийн этгээд үйл ажиллагаа явуулж байгаа. За эндээс бол хамгийн сүүлийн дүн мэдээгээр бол засгийн газрын тогтоолоор Улаанбаатар Аз-за төрийн өмчт хувьцаат компанийг 2 хувааж өөрчлөн зохион байгуулсан байна. За энэ бол Налах Аз-за, Баян Чанан Аз-за гэж 2 хуваагдсанаар нийт яг өнөөдрийн байдлаар бол 82 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр бас нөгөө талаас энэ хуулийг одоо гарах болсон шалтгаан үндэслэл дээр ярихлаар зэрэг төрийн өмчт одоо аж ахуйн нэгж байгууллагууд ашиггүй алдагдaltaй ажиллаад байна гэдэг үнцэг харагдаад идэв. Тэгэхээр яг одоо өнөөдрийн байдлаар ашигтай ажиллаж байгаа нь хэд вэ, ашиггүй нь хэд вэ гэдэг ийм тоо баримт танаас гарч болох. Ер нь бол манахаас гарна эцсийн байдлаар. За төрийн болон орон нутгийн өмчийн хууль, төсвийн тухай хуулиараа тухайн төрийн өмчт хуулийн этгээд жилийн эцсийн аудитлэгдсэн тайлангаа жил бүрийн 3 сарын 15-ны дотор гаргаж ирүүлэх ёстой. За ингэж гаргаж ирүүлээд компанийн төлөөлөл удирдах зөвлөлөөр хэлэлцээд тухайн төлөөлөл удирдах зөвлөлийнхэн дэрэгдэх аудитын хорогоор хэлэлцүүлээд за мөн үндэсний аудитын газраар аудит хийлгэсний дараа төрийн өмчийн оронд ирүүлдэг. За тэгээд энэ бүх ирүүлсэн мэдээ тайланг манайх нэгтгээд эцсийн байдлаар 4 сарын 15-ны дотор хэдэн аж ахуйн нэгж алдагдaltaй ашигтай ажилласан тоо мэдээ гардаг. Нөгөө талаасаа яг компани төрийн өмчтэй компани нэг одоо алдагдaltaй ажиллаж байна, ашигтай ажиллаж байна гэдэг ямар шалгуураар, ямар дүрм журмаар яг ингэж тодорхойлж идэв юм бэ? За нэгдүгürt мэдээд хамгийн эхлээд бол аудитын дүгнэлт байгаа. За манай төрийн өмчийн хорооноос бол яг одоо мөрдөгдөж байгаа эрх зүйн акт бол төрийн өмчийн хорооны 2010 оны 166 гэдэг тогтоолоор батлагдсан. Тухайн улсын үйлдвэрийн газар компани жилийн эцсийн үйл ажиллагааг дүгнэдэг. За мөн гүйцэтгэх захирлын гэрээг цааш нь сунгахгүй юу гэдэг хэсгээ шийддэг ийм тогтоол байгаа. Тогтоолоор батлагдсан журам байгаа. Тэгээ энэ журмынхаа хүрээнд бид нар бол гүйцэтгэх захирлын жил бүрийнх нь ажлыг дүгнээд тэгээ цааш нь сунгах хэсгээ шийддэг. Санхүүгийн зохицуулах хорооны компанийн засаглалын үндэсний тайланд төрийн өмчт аж ахуйн байгууллагуудын алдагдлыг нэг бүрчлэн гаргажээ. 2012 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар төрийн өмчийн оролцоотой Багнуур, Шивэово, Автоимпекс зэрэг компаниудын алдагдал 10 тэрбум төгрөг байгаа бол эрчим хүчний салбарын компаниудын 34 тэрбум төгрөг байна. Төр өөрөө яг муу менеж хийдэг гэдэг утгаараа ч юм уу тий одоо байгаа төрийн өмчт компаниуд ихэнх нь алдагдaltaй ажиллаж байна гэдэг. Энэ бас хязгаарлах нэг шалтгаан болж байгаа юу? Тэг яг ер нь бол одоо төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой компаниудын одоо маш өндөр хувь нь алдагдaltaй ажиллаж байгаа гэдгийг бол бид нар бүгд мэдж байгаа. Тийм ээ. Тэгэхээр төр бол энэ одоо статистик юу харуулж байна вэ гэхээр төр маань сайн менежер хийж чадахгүй байна. Яг зарим улсуудад бол бизнесийн сайн менежер хийдэг ийм улсууд бол улсуудын жишээ байхыг үгүйсэхгүй. Гэхдээ Монгол улсын хувьд бол төр маань сайн менежер, бизнесийн менежер хийж үнэндээ чадахгүй байгаа юм байна. Энэ татвар төлөгч бид нарын халааснаас тодорхой хэмжээгээр тэр алдагдал нь татаас байдлаар юм уу ингээд явж гинэ гэдэг энэ одоо тоо бол хинч хүлэн зөвшөөрөхөөр байгаа юм л та.
Нөгөө талаас та түрүүмэс тайлбарж хэлжсэн хэрв төрийн компаниуд олноороо байгуулагдаад тэр хэрээр ямар нэгэн эрсдэл үүсэх юм бол энэ бас татвар төлөгчдийн нуруунд дээр очно. Бүгдд нь хамаатай зүйл болно гэж хэлсэн. Тэгээ энийг тодорхойлж хэлээ. Тэг ер нь бол яг хин нэгэн бизнес хийх юм бол тэр хүн эрсдэл хүлээхээ хүлээн зөвшөөрж гин гэсэн үг тийм ээ. Тэгэхээр тодорхой ингээд бизнес эрхлээд явж итэл ямар нэгэн байдлаар эрсдэл байнгын л эрсдэлтэй орчинд л бизнес хийж яадаг. Тэгэхээр энэ эрсдэл маань нэгэнт бизнес төр эрхлээд явнаа гэж байгаа тохиолдолд тэр эрсдлийг ч гэсэн төр өөрөө хүлээе ял гэсэн ийм л логик руу холбогдож байгаа. Тэгэхээр төрийн маань өөрийнх нь санхүүгийн их өсвөр хаанаас гардаг вэ гэхэлэр татвар төлөгчдийн л их өсвөрөөс одоо татвар төлөгчдийн л мөнгөөр бий болж байгаа шүү дээ. Тэгэхээр хэрвээ энэ эрсдэл гараад ирэх юм бол татвар төлөгчдийн л карманлуул гаран дүрэгдэхээс өөр аргагүй. Урд нь татвар нь 10% байсан бол их хэмжээний алдагдлалд орох юм бол тий маш их хэмжээгээр бизнес хийгээд олон аж ахуй нэгжийг өөрийнхөө нуруунд дээр үрж авч яваад тэрнээс нь хамаарад алдагдлалд орох юм бол татвар нэмэгдэгч үндэслэл болохыг үүсэхгүй тийм бол болохгүй байх гэж найдаж байгаа. Ерөнхийлөгчийн зүгээс боловсруулж байгаа энэ хуулийн төслийн гол цаад авал бол том төрөөс ухаалаг төрлөө гэсэн санаачлагнаар яваад байгаа шүү дээ. Тэгэхээр яг төрийн өмчтөй энэ компаниудыг ашигтайч алдагдaltaйч бай тийм ээ энэ төрийн өмчт компаниудыг хувийн хвшлийнхнаар хувьд шилжүүлэх нь өөрөө хэр оновчтой бодлого юм бол гэдэг дээр таны зүгээс юу гэж байна? Ер нь бол оновчтой бодлого. За энийг бол манай төрөмчөөрөө бүрэн дэмжиж ажиллана. Ер нь бол урд өмнө одоо хувьчилжсэн арга барилуудыг харахад бол яг хуулиар бол 8 арга барил байгаа. Хувийн хвшилд одоо шилжүүлдэг. За бид нар бол одоо энэ 2014-өөс 16 онд хувьчлах өөрчлөлт байгуулах хуулийн этгээдүүдтэй одоо энэ Монголынхаа хөрөнгийн бирж дээр нээлттэй хувьцаа арилжаалж жижиг хувьцаа эзэмшигчдийг татан оролцуулах энэ бодлогыг төлхөө баримтлах чиглэлтэй байгаа. Ер нь бол энэ бодлого тодорхойлох ёстой төрийн байгууллагууд бол дэргэдээ аж ахуй ажиллагаа явуулдаг тийм хэлбэрүүдийн юмнуудыг авч явдаг гэж болохгүй. Тэгэх юм бол нөгөө бодлого руугаа анхаарахгүй илүү аж ахуй ажиллагаар анхаарад ирэхээр энэ өөрөө бас нэг төрийн цаад утгаар болоод бодлого шийдвэр үйлчлэгэнд бол сөргөөр нөлөөлдөг. Нөгөө талаас иргэн бизнес хийх гэж байгаа иргэдийнхаа нөгөө нэг тэр бизнесийн орчныг тэр ажлын талбарыг булааж аваад байгаа гэдэг бол байж болохгүй зүйл юм л да. Тэгээд мэдээж төр өөртөө ашигтай шийдвэр гаргуулдаг тэр аж ахуйн жамс. Ингээд нөгөө бусад зах зээлийн чөлөө төрөлтөний зарчмыг хаадаг гэдэг утгаар бол айгүй тэндээ хортой эдийн засгт маш хортой байдаг. Энэ утгаар бол аж ахуй ажиллагааг бол зүсэх төлбөрлөөр орлоо одооны байгаагаа цөөлж авъя. Шинээр нэмэхгүй бай. Цаашдаа бол төр аж ахуй ажиллагаатай холбоотой хуулийн шинээр хараа. Энэ дээр ерөөдөө бол улс үйлдвэрийн газар нь ямар ахын төр өөрөө ямар арга хэлбэрээр олцсон гэдэг юм аа нийлээ харах тийм шаардлагууд байна. Одоо төр ба аюулгал гэдэг ийм асуудал нийгэм даяарл яригдж штэ. За энэ хамгийн их тод илрэх боломжтой зүйл нь юу гэхээр үнэхээр төрийн аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа нэгжүүд дээр авилгалын асуудал их өндөр эрсдэлтэй болж барьж байгаа. Тэгэхээр хэрвээ ингээд төрийн аж ахуйн үйл ажиллагаа нь улам өргөн далайцтай болоод аж ахуй эрхлэлтийг нэгжүүд нь улам их болоод эхлэвэл энэ авилгын асуудал зайлшгүй гарч ирнэ нэмэгдэнэ гэсэн ийм зүйлүүдтэй холбогдлолтойгоор төрийн аж ахуйн үйл ажиллагааг одоо энэ тэлээд байгаа хандлагыг нь хязгаарлая гэсэн ийм зүйл яригдчих байгаа юм л та. Төрийн өмчт компаниудын зарим нь үйл ажиллагааны алдагдaltaй байхаас гадна төрийн яамд төрийн ажлыг ажил үүргийн давхарталтай хийж 2 хүний хийх ажлыг 4 хүн гүйцэтгэдэг гихчлэн сөрөг талууд байсаар байгаа юм. Үүнийг засч залруулах, шинээр төрийн болон улсын өмчт аж ахуй нэгж байгуулахыг хориглох, төрийн өмчт аж ахуй нэгж аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг зогсоох зэрэг агуулгыг энэ хуулийн төсөл тусгаад байгаа юм а. Харин зайлшгүй шаардлагаар төр нэмж төрийн өмчт аж ахуй нэгж байгуулах шаардлагатай бол улсын их хурлын дэмжлэгийг авах шаардлагатай байхаар хуульчлаад байгаа юм. Төрийн аж ахуй үйл ажиллагааг хязгаарлах тухай энэ хууль нь цаашдаа төрийн аж ахуй нэгжийн үйл ажиллагааны тухай гэсэн зохицуултын томоохон хуулийн урьдчилж болж байгаа. Төрийн өмчт компаниудын менежментийг одоогийнхоос яаж сайжруулах вэ? Цаашид энэ салбарт бодлогыг хэрхэн зохицуулах талд төрийн аж ахуй үйл ажиллагааны хууль чиглэх юм а.